Гайгүй тийжээгээд хөө нохоо нэг нь өмсөх аим хэцүү байдаг юм шүү дээ. Явт юм гэж бодлоо. Нохоотой гадаа суучих юм болоо. Hi guys. За өнөөдрийн бичлэгээр Тоодог бит хоёр хамтдаа байх байгаа. Тэгээд маа найзын нохой Тоодог гэдэг. Тэгээ одоо нэг настай. Тэгээ маа найзуудаа хамтдаа түнхэл рүү явна гэд манай гэрт 2 хонуулж байгаа. Хэрвээ би нохоо тэжээдэг байсан бол тэжээж чадах уу гэдэг бичлэг хийх чинь. Хэрвээ Тоодогт би тасаад гайгүй тэжээгээд би юу чадах юм байна гэж бодож ивэл нохоо аавна гэж бодож байгаа. Тийм болохоор хамтдаа Тоодогтой нэг өдрийг өнгөрүүлцгээе. Манай хүний төрсөн өдөр нь 11 сарын 11-нд болдог. Маа найз бид хамтдаа зохиосон. Өмнө жил 1 нас хүрсэн. Одоо 2 нас хүрэх юм шиг. Хөөх чи ястаа аим хөшөрсөн юм шít чи. Энэ Тоодгийн бүр хамгийн дуртай аймс нь миний аймс ихгүй үг нь бол миний ингээд нөгөө нэг шинэ жилийн аймсын Рудольфтэй гэсэн чи бүр ингээд Тоодг бүр аймаа дуртай. Тэгээ миний аймсыг ингээд 100-аар явж идэг. Чи ямар хүүрхэн харагддیں би чи? Ямар хүүрхэн харагддیں чи? Чи нөгөө энийг үзүүлчих надаа. Гараа. Би өгнө өчигдөр зааж өгсөн. Гараа. Оо чи мартцсан юм уу да чи? Бишээ хөлөө хийгээд. Нэш. Энэ хэцүү байд. Нохоо нэг нь өмсөх аим хэцүү байдаг юм шүү дээ. Тэгэж нэг нь дан. Тоотыг салхилуулчаад өөрөө салхин гарчлаа. Өнөөдөр гадаа аюул сэрүүхэн жоохон муухай өдөр байна. Юм сам аимшиг. Кино үзэнгээ жоохон чил хийгээд чипс мипсэдээ суугсан чинь намаа зүгээр юм идүүлдэггүй. Өчигдөр одоо ингэ дууссан байгаа гэцээр агаад одоо дотор нэг жоохон хийсэн. Өчигдөр All-Star-ийн double cheese-тэй чипсийг идж байгаа жоохныг орхисон байсан. Одоо тэрийг өөрчлөөд ингэ кино үздэг юм бодож байна. Уучлаарай. Чи хэрэггүй. Нохоо чипс өгч болохгүй хаа манайхаа. Хоёул цаа чиний хоолой идэж штэ. Чисээ усаа ууссан, хоолоо идсэн. Энэ болохоор All-Star-ийн mayo sauce-тэй. Чипс нэ. Гэт нөмрөд. За одоо ингэ доошоо хөвтөр. Үзэгдэхгүй юм. За тэгвэл Тоодог одоо жоохон унтаад тэгээд босоод ирэнгүүт нь би тэр хамтдаа гадагшаа салхин гарах юмнаа. Тоодог бараг 30 минут бараг 1 цаг унтчихлаа. Одоо ч гэсэн унтчихин манай хүүхдээ. Ингээл хөвтөх юм. Ингээл байгаад юм. Тоодог саяжангаа унтчаад одоо дөнгөж босч гин. Хард ийм үед гоо. Толинд амар хөөрхөн харагдаад байгаа мөртлөө камерт нэг сонио харагдаад идэггүй. Мэдхгүй. Би толинд бол амар л хөөрхөн харагдчихэв. Санаа зовох хэрэггүй Тоодгоо. Би чамайг авч гарна хоёлаа. Ой, тэм. Ингээд би чамайг авч гарахгүй шүү. За би чамайг баг барай явж байгаа. Тэгээд готлын чи өмсөхгүй чийсэн юм. Манайхаа нохоотой хамт ингэ байж тээ. Тэгэнгүүт юу гэдэм бэ? Яг нэг хүүхдээ авч явж байгаа юм шиг. За готлыг нь авчи, найзцал бидийг авчи, хэрэг ингэж тэгчүүл гээд тэгээд гадуур баачвал уу таваа явчи гээд бүх тийм хүүхчээр бодд юм байна. Бид тэр ингэ Тоодгийг хүүж ирснээс хойш ер нь дандаа зөвхөн манай гэрийн гадаал салхилсан. Тийм болохоос нэгч хамтдаа бүр гадуур яваагүй байхгүй юу? Тэг өнөөдөр харин Тоодгийг аваад жоохон гадуур явд юм гэж бодлоо. Санаа ширтээ. Дон. За би тэр ингэ баг болчлаа. Ой, би чам тавихгүй. Тэгэл ингэ явах хэрэгтэй. Тийм. Манайхаа би нөгөө Тоодгийг доор тавьж явж байгаад өргөжлүүлээ жоохон тэврээ явцаа байхгүй юу гэсэн чинь миний цамц өнөөдөр бихтэй ямар тэнэг юм бэ гэж бодлоо. Очиж Тоодтой явж байгаа өдрөө ийм амар цагаан юм өмсч ирсэндээ. Нохоотой гадаа суучих юм болоо. Ясна хэмтдэг маараа юм чинь. Зөөдөг. Тэгээс нэг чоол гэж байна. Аа. Тийм юм байна. Чочолын үнэлчихэд байна шүү дээ. Хэрэг тамхи юу үстэй. Уусаа гадаа. Оо за.
All-Star-ын шинэ төрөл хамтарч үзсэн үү? Cheddar моцареллагийн хослол. Илүү хэслэг All-Star. Guys. Нохойтой хамт гадуур явна гэдэг бол бүр аим шигтэй юмуудын нэг юм байна гэдгийг би ойлгож авлаа. Сая өвн бол бэлгүүн цаг ханга хоёртой уулзаад хамтдаа хоолнд орох байсан чинь бараг бид 4 газар руу орж үзлээ. Тэгээд ямар ч нохоо оруулах боломжгүй газар бүгдээрээ гэж юм. Хажуугаас нь террасан дээр сууж болно. Тэнгүү нохоо доороо уяад бэлж болно гэдгсэн чинь террастай газрууд нь хүмүүс амар тамиг татдаг. Тэгээд тэрнийх нь өнөр нь өнөрсдөг болохоор та нарт хоол идэхэд хэцүү шүү гэж юм. Хажуугаас нь амар шороотой өдөр болохоо гадаа хоолоо тэг гадаа идэнэ гэдэг бол амар хэцүү сонсогдоо. Тэгээд бид нэр идэж чадсангүй. Тэгээ нөгөө хоёр ч би нөгөө хоёр жоо feel bad гэсэн болохоор та хоёр хоолнд ороо би тоодтой аваад машинд ороо суужия гэ. Тэгээд ороод ирлээ. Тоодханы хой хаана чи бүр машины доор моошоо орсон хөөе бөл. Одоо хоёулаа хөл мөл арчнаасан уу. Тэш зам далхаа явж хахад бид хоёр бол баач юм аасангүй гайгүй л тоодог яваад өгчлөө надад. Тоодог. За өнгөрсөн. Зөндөлөө. Йоо энэ хоол нь бүр гарч ирэхгүй. Гарч ирснээр хүүхэн гарч ирвэл яах вэ? Хитэ хоол идээ. Йоо энэ хиний хүүгээс болж. Цаашаа цонхын амгалахад явуулчих. За тэгээ. За би бэрээ явж чамаг. Оо хүүх юм тийм. За одоо харалтаа чи тийш. Нохоо шиг ингэж яа. Ингэж яваалта чи нохоо шиг. За бүрэлэн дээр хүрээрлээ. Дээр салхилуулж байна. За чи ер нь нохоотой бол чадна гэж бодож байна уу үгүй юу? Уус чадахгүй үү? Тэр шиг хүмүүс бол нохоотой болно гэж бодлоо юм байна. Баяртай. Би баяртайг хэлчихэнгүүт энэ намайг дагаа хүрээдэртий. Тэгээ гадаа бол үнэхээр гоё юм манайхаа. Оо шуундлуу дайрах гэж байна уу? Ой бас зөрөгтэй чи нэрээ. За яваа. За яа. Баяртай. Би явлаа. За ийш сой. Чи илүү халтар болсон юм уу? Олон халтар болсон юм шиг. Харин тийм. Хөлийн тараад харуулах би. Хөлн бүр амар алдсан. Гутал нь унаад идэг байхгүй юу? Чи гутлаа тайлж хаяад идэг. Тэгээд хоёр хөлөндөө гутлгүй явж байгаа. Гутлын өмсөх хэцүү мэн. Харин гутлын өмсөх амар хэцүү. Нэрийнхээ хөлтэй болохоор энэ ийшээ н ороод тэгээл сугаж гараад идэг. Хөлийн хараад та. Юу хараад энэ чи? Яасан. Тэнийг юм бэ нөө? Юу дуурайд байна уу? За бид тэр гэртээ хүрээд ирлээ. Одоо та бүхний нүдэнд хоёр ядарч өгч байгаа хүмүүс харагдаж байна. Нэг нь би, нөгөөт нь тоодог. Сэнийхээс хойш ингэж хөвтлээ. Хамгийн гол нь өнөөдөр зөнгөө аваад алхацсан, гадуур баахан явуулсан. Сайд ихтэй нэг амар болсон зэ орж ирээд тэгээ өрөөнд авчирсан чи би нэг аимсад тайлаад ингэ шидзэхгүй гэсэн чи миний аимсыг шууд амрууга оруулаад ингэ тайхгүй заяа. Бүр ингэ идгээ тайхгүй. Хамгийн гол нь аимс чи юм уртаа штэ энийх нь бараг ингэ 4-ний 3 амруу нь орсон заяа. Тэгээ бүр амар айгаад гяс хамнаас нь татсан чинь тэрийгээ бүр тайхгүй. Дуртай тоглоомоор нь ингэ саатуулаад манийг аваа гэсэн чинь тайхгүй. Тэгээд манай таавчин дундаас та нар хэрэг шалан дээр сая харсан бол тэр таавчинд бүр амар дуртайхгүй. Тэр таавчийг нь бас бариад тоо гэлээ тайхгүй. Айсан яана нэг зэлгээд ингэ идсэн байсан бол янаг амар айгаад тэрэгж тавиулсан байт юм аа. Өөрийнхөө сайн нэг дэлгүүрээс авсан чипс нэгтэй идэж үзүүлээ. Хамгийн ихнийх нь болохоор All-Star-ын Mayo sauce-тэй төлнө байна. Энэ цэнхэр өнгөтэй. За хоёр дахь нь болохоор энийг би амар хайгаа яваадсан. Double cheese төлнө. Cheese salted egg yolk. Энэ өндөгтэй.
Ийм шинэ 3 төрлийг нь бисүүлийг идэх юм дуртай болсон. Тэгээ та бүхэн маань ч гэсэн заавал дурч үзээрэй. За бүгдээ миний хамгийн дуртай буюу cheese-дээгээс нь хамгийн ихэнд идэж үзцгээе. Энэ маань болохоор ганц төрлийн cheese биш, 2 төрлийн cheese-тэй. Нэг нь болохоор mozzarella, нөгөөх нь болохоор cheddar cheese. Тэгээ зүгээр энгийн cheese-тэй cheese биш. Хамгийн гол нь тэр cheddar cheese болон mozzarella cheese-ийн хамт нь амар цогцсон. Би cheese чипсүүдэд амар дуртай байхгүй юу? Тэгээ энэ болохоор ганцхан төрлийн cheese биш, 2 төрлийн cheese болохоор илүү бэлтгэн гүн авдагддаг. Хэрвээ та бүхэн энэ чипсэд идэж үзээг бол заав туршаад үзээрэй. Гойж ийн. Ялангуяа cheese-ийн дуртай хүмүүс бол амар дуртай. 10-аас 10. Нэгсэг 10-аас 10. Энэ бол миний number 1. Энэ би 10-аас 11 оноо хүн. Маяо. Солонгос чипснүүд эдэн штий. Зөөлхөн гоч хэрлэг онцтой. Яг тийм. Бараг энийг би ганцаараа суужаа бүгдээр нь дуусчих واخа. Чипс нь болохоор юм баггүй юу? Айгу нимкэн давслаг биш илүү гоё чихэрлэг. Тэгээ солонгос мая соустэй. Яна би өчигдөр бас идсэн байхгүй юмнээс. Одоо бас ингэж бүгдийг нэдэд дуусчихвал яах вэ би? 10-аас 11 оноо. Энийг бас заа турч үзээрэй манайхаа. Чинэлийн чипс нэ. Энэ яг юуны үнэрлэл юм чинь? За энэ бас ийм цартай. Давслаг өндөгний амттай. Тэгээ тааны төсөөж байгаа давслаг өндөгний амтнаас өөр зөө. Нэг тийм өөрмөц. Яг идэж үзэж ш тэр амтыг мэднэ. Good. Энд би 10-аас 9.2 оноо. Давслаг өндөгн дуртай хүмүүсээ бол бас энийг турч үзэх зүгээр юм байна. За тэгээ манайхан сүүлийн үед миний дуртай болсон Osterine чипснүүдийг бүгдээр турч үзээрэй. Ялангуяа саний шинээр гарсан 3 төрлийг нь тэгээд комент хэсэг дээр аль нь хамгийн гоё амттай байсан эсвэл аль нь хамгийн гоё амттай гэж магадгүй гэснийг нь доор бичээд өгөөрэй. Хөөх юм уу тоодохгүй. Сэ нэг орон дээр унтж байгаа намайг нэг чипс идчихсэн ч аим хурж хөрх амтай хажууд байж үжсэн аа. Тийш яваад газар ч унтчих юм. Энэ нөгөөний дуртай гэдсэн тавчин. Орон дээр гараад унтаачтай чи. Би тэр орж ирээд хөл мөлөө бүгдээр ингэ нугацсан. Одоо айгүй цэвэрхэн хүлдээ тоодог болсон. Маргааш манай гэрээс явна. Дөөх маргааш өглөө хурж авнагс. Өнөөдөр бид нэр унтж байгаа хамгийн сүүлээр. Ер нь бол тоодохтой ингээд 3 хоног хамт хончлоо. Зөндөө олон юм сурч авлаа. Амтнд дижих ямар хэцүү байдгийг, бас ямар гоё байдгийг ч гэсэн мэдэж авлаа. Өмнө нь би амтнд дижиж аваагүй заагаас дижижсэн зөө. Гэтэ тэр заагаснаар чи ингээд зүгээр тэр усан дотроо л ингээд байгадаг аквариум дотроо. Physical touch байхгүй, ярина гэсэн юм байхгүй. Тэгээ арчлах шаардлагагүй. Манай аав дандаа ус мосын сүлждэг гэсэн байхгүй юу? Тэнгүүд би ер нь бол загастайгаа нэг тотон байгаагүй зөө. Тэгээд өвчлүүлэхэд бол би ингээл ямар ч үйлсэн байсан байхгүй. Загас байхгүй болчихсон уу за гэж тэгжээсэн байхгүй юу? Тэгсэн чинь нохоотой болчвол би бол яг үнийг хэлж чадахгүй юм шиг байлээ. Ингээд өнөөдөр манай орон дээр тоодох суугаад нэг юм гонигтэй зэрэг гаргаад хөвтөөдсөн байхгүй юу? Тэгээ би харчаад аймаа өрөвдөөд бараг өмнөөс нь ингээд яац юм бол сэтгэлээр унтсан болоо өвдөөд байгаа юм болоо би энэ өвдсөн болоо яац юм бол гэх бүр ингээд санаа зовоо зөө. Тэгээд бас миний амтнд тижээдгүүгийн нэг шалтгаан юу вэ гэхээр хөвгшрөөд хэрвээ манай нохоо ч юм уу миний яг тижээвэр амтан маань насаарах өхвөл би бол бүр амар хэцүү байх гэж боддог байхгүй. Тиймэрхүү юмуд бодоод өвдөл бас амар хэцүү байгаад цаг тарсуулж чадахгүй тэр нохоотойгоо хамт тоглож чадахгүй би ингээд загуугаас болоод салхилуулж чадахгүй байгаад байвал би бас амар гонигтэй байх юм санагдаад амар тасчт юм билээ. Тэгээд маргааш тоодгийг явна гэнгүүт айгүй эвгүй байна. 3 хонсон юм байж. Тэгээд би хэрвээ өөрийн гэсэн нохоотой олчвол ер нь бол нэлээд санах байхаа гэж бодож байна. Тэгээд нохоо тижих үнэхээр гоё. Үнэхээр би тижимээр байна. Гэхдээ маш их хариуцлага бас дагаж ирд юм байна гэдгийг ойлгосон. За тэгвэл манайхаа сайхан амраарай. Тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Дараагийн жилийн илүү сонирхолтой бичлэгээр ирэх болохоор дараагийн бичлэг хүртэл баярлалаа.